За юу бацхан та бүхэнд өглөөдөр орой болон шинэ мэндийг хүргье. Тэгээ өнөөдрийн сонгож авч орчуулахаар болсон дуу маань 82 онд 1982 онд Trinidad and Tobago гэдэг улсад төрсөн. Тэгээд Queens and New York-ийн Queens-д төрж өссөн Nicki Minaj буюу жинхэнэ нэр нь Monica Tanya Maraj гэдэг энэ рэперийн дуусан Barbie Dolls гэдэг дууг орчуулж авч биш сонгож авч орчуулахаар болсон ба тэгээ яагаад сонгож авсан бэ гэхээр одоо яг нэг хэсэг эмэгтэй рэперуудаар хэсэг нүдий гэж бодоо. Тэгээд яг Nicki-гээр эхлэе, Nicki-гийн бас нэг хит болсон дуунууд зөндөө байгаа гэдэг дундаас нь яг сонгож байгаа нэг дис гэх юм уу те одоо бүх одоо хипхоп энэ геймд байгаа бүх рэперуудыг дээлсэн. Тэр дууг нь сонгож аваад арай сонирхолтой байх юм болов гэсэн үүднээс тэгээ сонгож авч орчуулъя гэж бодсон юм аа. Тэгээ одоо бүгдээрээ дуугаа сонсоод видео орчуулъя. R.I.P. to B.I.G. Classic shit. I'm looking for a nigga to give some babies, a handful of Wheezy, sprinkle of Dave East. Man, I ain't got no type like Jimmy and Sway Lee's, but if he can't fuck 3 times a night, peace. I tried to fuck 50 for a powerful hour, but all that nigga wanna do is talk power for hours. Beat the pussy up, make sure it's a KO. Step your banks up like you moving that yayo. Somebody go and make sure Karuchi okay though. I heard she think I'm trying to get a coochie to Quavo. They always wanna beat it up, goon up the pussy. Man, maybe I should let him auto-tune up the pussy. За тэгээд саний явсан дууны эхний бадг эхний хаагсан байгаа. Дуул ерөөхдөө эхний 2 бадг нь нэг битэн дээр, сүүлийн 1 бадг нь шал өөр битэн дээр явцсан ба. Тэгээ яг дискс утгаар эхний 2 бадгийг орчуулж байгаа шүү манайх ойлгоорой. Сүүлийн хэсэг нь хасцсан байгаа. Тэр нэг сүртэй таалагдаагүй. Тэгээ за тэгээд эхний 2 мөрөл ойлгомжтой. Looking for nigga to give some babies, handful of wheezy, sprinkle of Davies тэгэхээр би тэ нэг сайн залууг одоо өөрийнхөө хүүхдийн эцэг болох тийм сайн залууг хаагаад байна. Handful of wheezy гэхээр одоо гар дүүрэнтэй одоо зөндөө wheezy чи нөгөө юу штэ Lil Wayne тэ Nicki-г баяр наах гаргаж ирж олон таниулсан гэх юм уу. Тэгээд Davies гэдэг нь болохоор юу юм бэ лээ. Нью-Йоркоос гаралтай бас тийм тэр өөрөө алдартай хэдий дэлхийд даяар гэж том яаж чадаагүй згсэн тийм рэпер байдаг юм байлээ. Энэ хоёр болохоор эхнэр хүүхдтэй тэ тэрэндээ үнж ингээ бас нэг юм хүний нөхөр хань уулж чадхаар гэсэн утгаараа ингээ оруулсан юм шиг байгаа. Бас тэгээ нөгөө те Lil Wayne-ийг яаж муулаад ах бас тэгээ жоох магтсан шүү дээ. Өөрийг нь гаргаж ирсэн үнийг тэгээд үргэлжлээ man gonna time like Jimmy and Sway Lee but if you can't fuck 3 times in that piece here. Jimmy and Sway Lee чи нөгөө Ray Shrummer дэлгүүлээ те. Тэр өөрөө шүү дээ. Тэнгүүтлээ энэ хоёр чи нөгөө I'm gonna type гэд дуу өгдөө шүү дээ. Хүүхэн зориулсан. Тэнгүүтэл энийг нэргүүлээд Nicki Minaj надаа эргэтэй өндвөл те ямар ч юм тайп хамуугаа. Гэхдээ хамгийн гол нь тэгээ шүн секс ихтэй хамгийн доотлон 3 удаа хийдэг багт хангалттай хэрвээ хийж чадахгүй бол баяртай peace гэх тэр if you can't fuck 3 times a night peace гэдэг нь тийм утгатай байлаа шүү тий. Тэгээ Nicki-тэй хамгийн доотлон дөрвөл юм байлээ. Тэгээ үргэлжлээд I try to fuck 50 for power for hour but all I nigga wanna do is talk power for hours гэхээр 50 бол тэгээ угаасаа ойлгомжтой 50 cent тэгээд би Nicki-г би 50-г бүгд нэг цагийн турш хүчтэй ингээ те бавахыг хүссэн ингээ факлахыг хүссэн. Тэгсэн чинь манай 50 болохоор надтай ингээ power гэдэг power гэдэг нь юу юм бэ л 50-ийн тоглосоо өөрийнх нь найруулж байгаа юм олон ингээ тийм драма юм ТV series маштай тийм байлээ. Тэнгүүтэл яа ингээ сексигээд очиж 50 өөдөөс нь өөрийнх нь хийж байгаа киноны талаар ингээ бүхлүүтэн цагийн турш яриад ингээ өдөө цааш гэж юм. Тэгээд бид pussy up make sure it's KO step your banks up like you move your yeah хэр бид pussy up гэдэг чинь те пусиг нь баваад одоо бэмбрээд байхгүй болгоно. Тэгээ будаа болгоо make sure it's KO гэдэг чинь total knockout шүү дээ. Тийм тэгэхээр ингээд сексигээ дуусны дараа те knockout-д орсон юм шиг намайг болгохоор одоо хөдөлгөөнгүй те чичрээд орон дээр үлдээч гэж байгаа юм уу. Тэр үргэлжлээд step your banks up like you move the yeah. Яа энэ дээр бол миний ойлгож байгаа юм ба. G-Unit чи нөгөө те Tony yeah Young Buck Lloyd Banks гэх те энэ чи байсан тэнгуүл яхаа энэ дээр оруулаа банк гэдэг нь болохоор банктэй мөнгө гэж оруулаа. Яё гэдэг чинь гудамжны нэр нь бас нөгөө те кокаин одоо crack юу гэдэг тэнгуүтлээ Nicki 50 царуулаад 50 нэг хэсэг мөнгөгүй нөгөө те брок болоод ингээд дампуурч ингээд зарлаа сенсацлаад байсан шүү дээ. Тэрэнд нь бас давхар DC-гээл чи энэ цагаан нутаг юм ба те харт тамхиа зарж өөрийнхөө банкийг одоо өөрийнхөө те банкны дансаа ингэж
юу яа дээшлүүл сайжруулж одоо нэгснөө тэгж мөнгө олоо гэсэн утгатай юм яваад байгаа юм байлаа шүү. Тэгээ сүүлийн 4 мөр somebody go make sure Carucci, okay, I heard the shit thing I'm trying to get you to quay. Энэ яг тийм байлээ. Carucci ч нөгөө хиний Chris Brown-ы юу штэ нөгөө анхны найз зөвхөн мөх юу хайр маринч байлаа. Тэгээд салцсан тэнгуүл нэг тэр хүүхэнд очиж хэлээ зүгээр үүдгийг очоод шалгаараа те би сонсохноо хин Carucci чинь өөрийнхөө пүсийг Кучи гэдэг чинь одоо те нэгсэндээ бас пүси адилхан үг шүү дээ. Quavo нөгөө Migos-ын Quavo наа чинь нөхөх гээд байна. Энэ хоёр ч бас хальт нэг хамт явж байгаа. Нэг хэсэг явсан юм уу яасан тийм шиг байлаа. Тэрнээс болоос Quavo, Chris Brown хоорондоо бас нэг хальт арцалтаад өнгөрсөн те. Тиймэрхүү. Тэгээ сүүл 2 мөдөө I always want to be the goon of the pussy. Maybe I should let him auto tune up the pussy. Яг энэ бол ерөөхдөө цагаан тайлбар суулгах нь юм л юм байлээ. Гүүн гэдэг чинь болох нэг гангстер гэсэн утгатайс тэнгүүтлээ би өөрийнхөө пүсийг одоо энэ Migos шиг ийм гангстер те Migos-ийн чинь нэг хэсэг зодоо хийгээд ингээд юу үзэгчтэйгээ зодлож модлоод ингээдсэн тэрнтэй холбоод утгатай тэгж дилсэн юм байлээ шүү. Тэгээ сүүлийн мөр нь болохоор 10 тон ихэр ч одоо өөрийнхөө пүсийг те яад хинээр Quavo-гоор идүүлэнгүүтэл өөрийнх нь пүсийн 10 тонн болно гэж байгаа маш те. Хин ч болохоор Quavo ч өөрөө нөгөө 10 тонн хэрэгж дуулдаг гэсэн утгатай юм байлаа шүү. За тэгээ энэний үргэлжлүүлээд дараагийн юу н орцгоё, мөрлөө орцгоё. All these bow wow challenge niggas lying and shit. Many Fetty Wap niggas stay eyeing my shit. Drake worth 100 million, always buying me shit. But I don't know if the pussy wet or if he crying and shit. Meek still be in my DMs, I be having to duck him. I used to pray for times like this. Face ass when I fuck him. Man, Uzi is my baby, he ain't taking the L. But he took it literally when I said go to hell. Used to fuck with Young Thug, I ain't addressing this shit. Caught him in my dressing room, still in dresses and shit. I used to get this nigga with a list of testers and shit. How you want the pussy can't say your S's and shit. За тэгээ саяны орж ирдэг нөгөө 2 дугаар агсан явж байна. Тэгээ showed all these power child niggas lying and shit. Mendes video niggas stay my shit гэхээр тэгээ энэ Bow challenge гэдэг яг нь Bow ч нөгөө тийм rapper Bow шүү дээ. Тэгээд яг Bow challenge ингээ худлаа ярддаг challenge гэхээр мань хөө өөрийнхөө тэр Instagram дээр амар үнэтэй машин онгоц хувийн онгоц ингээ тавингуутлаа. Би одоо Нью-Йорк нисгэж гэж тавьснаа зүгээр энгийн олон нийтийн дэ зорчигчдын монгоцон дээр суудсан байсны нэг дагдаг нөхрөн зургийг аваад тавьсан. Тэрнээс хойш ингээ Bow худлаа ярддаг ийм challenge үүсгэсэн rapper дунд гэсэн утгатай тий. Тэгээд дараагийнх нь Fetty Wap нэгэстэй I'm a shit гэхээр Fetty Wap ч нөгөө юу штэ нэг нүд нь нөгөө байхгүй ч үлээ сохорч үлээ нэг тийм санаас анханасаа тийм төрчин тийм рэпер байсан штэ одоо дуухгүй тэрийг л давхар хийгээд байгаа шиг байна л да тий Fetty Wap шиг хараад бол миний юмыг хараад юу гэдэг юм айн гэдэг нь харах одоо эсвэл давхар нөгөө нүдийн хараа мотон нүдийн бас давхар дийслээд байгаа ч юм уу тэгээд Drake worth 100 million he was buying me shit гэхээр Drake бол 100 сая үнэлэмжтэй тэгээд надад юм авч игдгөө. But I don't know if the pussy wet or if you crying and shit. Би ихтэй мэдэхгүй байна. Би ихтэй өвшөө нэг ингэж авах. Өөрийнхөө pussy-г нойтон байна уу, хураа нөгөө мэдэхгүй байна. Яагаад тэгэхээр Drake-ийг өөлж байгаа болохоор. Яг Drake ч нөгөө жоохон тэгээ юу гэдгийг одоо дуу муу хийхээр ингээ жоохон өөлж мөлдөг X-Max-ийн салсан сарнсан харуулсан дуу заримдаа идэв шүү дээ. Тэрийг л давхар хийгээл пүс идэж явахдаа уйлаад байвал миний пүсийн нойтон байна уу эсвэл нөлөөсөнд нь пүсийн орчоод байна уу ч мэдэхгүй байна. За тиймэрхүү утгатай. Тэгээд үргэлжлээд Mick still be in my DMs. I'll be having to duck him. I used to pray for times like this face as when I fuck him. Тэ Mick Mill нэг хоёр хууч үердэг байсан. Тэ партнерсуд байсан. Тэгээд Mick Mill хэдий салсан ч гэсэн ингээд юу бичээд байгаа. Надад DM бичээд байгаа. Тэгээд би түүний duck гэдэг нь одоо болтох цогтготой дандаа би одоо тэр Mick Mill-ээс болтоод цогтоож яваад байна. Тэгээ би ийм цаг мөч ирээсэй гэж би хуучин хүсэж мөргөжтэй ингэдэг байсан. Wanna fuck him гэхээр яах вэ? Mick Mill хоёр секс хийж захтай одоо яа Mick Mill гэж хэлсэн байх шиг. Би яг энэ мөчийг ингэж хүлээж ийсэн гэж сонь царай гаргаад face ass гэж юу гэж байна. Тийм утгатай. Тэгээ үргэлжлээ man Uzi is my baby he ain't taking it but it took a little when I said go to hell гэхээр Uzi ч угаас ойлгомжтой Lil Uzi Vert энэ хоёр дуу муу хийгээд ингээ хамтдаа те партнерсууд юу найзууд ч юм уу одоо тэгж байдаг байсан гэхдээ хийн taking L гэхээр L ч нь болохоор нөө lose-тэй одоо мань хүнийг одоо lose болохгүй дандаа хожиж явах гэсэн утгатай. Гэхдээ
би түүнд go to hell одоо юу тамрууга тонил гэж хэлсэн чинь мань хүмүүрч ихнээсээ ойлгоод ингээд he took it literally when I say go to hell гэхээр тийм утгатай бүр гүнзгий хүчтэйгээр хүлээж авсан. Тэгээд Lil Uzi Vert гэдэг чинь хурдан хэлэхээр Lucifer гэдэг нөгөө тамийн эзэн ч юу лээ бас нэг тийм утгатай мод юм лээс. Тэгээд бас hell мэл нь оруулсан л баг гэж ойлгоод байгаа. Тэгээд үргэлжлээ used to fuck with Young Thug I'm dressing this shit гэхээр би Young Thugтай амар гоё cool ингээд I used to fuck with гэхээр би тэ гоё харьцаатай юм гоё юм найзууд байсан. Би ихтэй одоо I'm addressing this shit гэхээр би бол ямар нэг юм тодтогч ингэж одоо хэлэхгүй гэж address гэдэг чинь хоёр утгатай. Нэг бол гэрээ хаяг address гэхээр ямар нэг юм тодтогтой address гэхээр хаяг болчих шүү дээ гэрээ хаяг те. Тэнгүүтлээ caught in my dressing room stealing dresses and shit гэхээр яах вэ? Тэ нөгөө хин чин Young Thug чинь нөгөө палаж малаж өмсөв зураг мурга ахуулаад гендер гэж байхгүй маахгүй тэр янз бүрийн яриад дээ шүү дээ. Тэрийг бас давхар дийслээл. Тэгээ миний одоо хувцсны өрөөнөөс миний палажийг ингээ хулгайлж ирсэн юм би барьсан харсан марсан гэл тэгээ дийслээ л да. Тэгээ I used to get this nigga with lisp test and shit гэдэг. Би энэ нэгтэй lisp test яг lisp test гэдэг нөгөө эсвсэг хэлж чаддгүй тийм бол бөөрөг хэлдэг хүмүүс ч юм уу те. Тэднийг л хэлдэг юм байл. Тэгээ тэднэр зөвлөсөн тест байдаг. Би тэгээд хинд Young Thug ингэж тийм хэл ярианы тест өгдөг байсан. Тэгээ how you want the pussy can say your essence and shit. Тэгэхээр бас тийм нөгөө бүр хилтэйгээр зурмжлуулах шиг болоо. Чи pussy гэж хэлж чадахгүй байж тэгээд pussy гэж how you want the pussy гэхээр чи миний pussy яаж хүсэж байгаа юм бэ? Чи эс үсэгч хэлж чаддгүй штэ гэд. Young Thug гэдээслээд ингээд ихний бадаг дуусна. Одоо тэгээ бүгдээрээ тахилтын сонсоод тэгээ хоёрдугаар бад руу орё. Dreams of fucking one of these little rappers. I'm just playing, but I'm saying. Dreams of fucking one of these little rappers. I'm just playing, but I'm saying. Dreams of fucking one of these little rappers. I'm just playing, but I'm saying. Dreams of fucking one of these little rappers. I'm just playing, but I'm saying. За тэгээ саяны явдаг тахилтнууд дахил амархан хоёр мөрөнд автаад явчихдаг те. Dreams of fucking one of these little rappers. I'm just playing but I'm saying гэдэг. Энэ жижиг рэпрүүд аль нэгийг баавахтай тийм өрөөдөл юу бүрөөдөл одоо зүүт ч юм уу те. Тиймэрхүү утгатай. Эдгээр энэ жижиг рэпрүүд аль нэгийг баавнаа. I'm just playing хэрэг би тоглож байна гэхдээ би зүгээр хэлсэн юм ач юм. Тиймэрхүү утга. Тэгээд автаа явдаг. Энэ beat ерөөхдөө энэ өгүүлж байгаа flow эднэр нь хинэ тэр Biggie-гийн Dreams гэдэг дууны beat flow эднэрийг ерөөхдөө авт. Тэгээ энэ сампл аваад ерөөхдөө нь юм дуурайгаад ингээ өгүүлсэн юм. Дисто байгаа. За одоо үргэлжлээд хоёрдугаар бодрон бүгдээр орцгоё. I remember when I used to have a crush on Special Ed. Shout out Designer cause he made it out of Special Ed. You wanna fuck me, you gotta get some special head. Cause this pussy had these niggas on some special meds. Like Mike Tyson, he was biting my shit. Talking about, yo, why you got these niggas fighting this shit? On the real, I should make these niggas scrap for the pussy. Young and main Lady Luck, get the strap for this pussy. За тэгээ саяны орж ирсэн 2 дугаар бадгийн ихний хагас нь явж байгаа. Тэгээ шоуд орчлоо явчих. I remember when I used to have crush on Special Ed. Shout out to Designer cause he made it out of Special Ed гэхээр. За ихний мөрөн дээр явсан тэр Special Ed гэдэг нь болохоор дээр бас тухайд хит болсон. York Howard тэрээс гаралтай Special Ed гэдэг юм рэпер юм байлээ. Тэгээ Nicki жоохон байхдаа тэгээ одоо юу гэдгийг crush болоод ингээд тэгжсэн би одоо хүртэл санаж байна. Crush гэдэг чинь одоо таалагдахтай одоо юу гэх нэг хэсэг сонирхох, шохоорхох ч юм уу. Тиймэр утгатай шүү дээ. Тэгээд shout out to Designer Хэмээрээ special яг special гэдэг бас нэг өөр утга нөгөө жоохон тархилгооны гажигтай те удаашралтай юм суугахтай аутизмтай ч юм уу жоохон хэвийн бус хүмүүсийн суралцдаг тийм special education гэдэг ингээд одоо юм хэлхүү хөгч юм уу те нэг тиймэрхүү юм зориулсан тийм сургалтыг хэлдэг баг. Тэнгүүл дизайнер чинь нөгөө заримдаа солиороо лайв ма хийж явахдаа солиороод гацаад мацсаад гэдэг тэрийг л холбоотой чи яаж энэ галзуу юмдгээс нэгсэнд галзуу юмдгээс яаж гараад ирвэ чамд шарат хийе чи чадлаа гэсэн утгатай ингээд давхар хийгээл доромжлол байгаа юм шиг. Тэгээ үргэлжлээ you wanna fuck me gotta give me some special hair cause this pussy had these niggas on some special meds гэдэг нь. За яг хөө энэ бол ерөөхдөө юу юм бэ лээ.
чи надтай те чи наа бамаар байвал чи надаа special head гэдэг нь одоо эмхтэн хүн чинь бас өөрийнхөө эргэтний өхүүлхийг хэд гэдэг байгаа ш. Тэнгүүл чи те миний пуси гоё ингээд идэх ёстой. Тэ тэгээ яагаад тэгэхээр миний энэ пуси үлтэй негануудыг ингээд янз бүрийн дрог хэрэгэлсэн юм шиг болгодог ийм өвдөстэй ийм те ид шидтэй пуси ч гэж юм нэг тиймэрхүү утгатай. Тэгээ үргэлжлээ like my Tyson he was biting my shit talking about why you got these niggas fighting and shit гэдэг нь яг тийм Mike Tyson ч нөгөө юу штэ боксч Mike Tyson те he was biting my shit гэдэг нь яг пүсиг нь байт хийгээгүй хазаагүй те зүгээр яг нөгөө Mike Tyson нөгөө хинтэй Holyfield лүү тэр чинь зодолж жагаад Tyson ч нөгөө чихээ тас хазаа идсэн штэ тэрийг л холиол бас DC гээл байгаа юм шиг байна. Тэгээд talking about why энэ негануу чиний төлөө яагаад ингэж зодолтоод байгаа юм бэ гэд Mike Tyson надаас асуусан хоёр дахь хүн. Тэгээд сүүлийн хоёр мөрн on the real I should make this nigga scrapper the pussy гэхээр тэгээ яг үннээ хэлэхдээ for real би бол тэ энэ негануудыг хооронд нь зодолдуулаад дээсэнд нь одоо юу гэдэг ялсанд нь би өөрийнхөө пуссиг өгнөө ч юм уу нэг тийм утгатай тэнгүүтлээ үргэлжлээ сүүлийн мөрн young May and lady like got this strap for this pussy гэдэг нь болохоор young May тий ойлгомжтой нөгөө Нью-Йоркоос гаралтай те трансгендер гэх юм уу транс жараа биш одоо юу гэх tomboy гэх юм уу те тийм rapper штэ. Тэгээд Lady Luck нь бас ялгаагүй тэр хоёр гаралтай бас тухайд бас хит болчихсон тийм. Ихтэй яваагүй тийм бас эмхтэй те одоо нэгсэн Dyke гэдэг штэ тийм rapper юм байлээ. Тэгээд энэ хоёрыг хоорондоо зодолдоод дийсэн ирж миний пусыг одоо үнгүү аваач гэж чам мэдгүй тиймэрхүү утгатай. Тэг ингээл энэ хоёрыг те нөгөө лесби болохоор нь хийгээл байгаа юм шиг байлаа. За тэгээд одоо энэ дараа 2 дугаар бодгийн сүүлийн төгсгөлийн эсрэг бүгд орцгоё. And I woulda had Odell Beckham banging the cake till I saw him hopping out of cars dancing to Drake. I been a 5-star bitch, man, word to Gotti. I'ma do that nigga Future dirty, word to Scotty. Had to cancel DJ Khaled, boy, we ain't speaking. Ain't no fat nigga telling me what he ain't eating. YG in the game with the hammer yelling gang gang. This ain't what I meant when I said a gang bang. Takashi won the Minaj, I said Treyway. Curved him and went to Kim and Kanye way. M cop the Barbie dream house, then you can play the part. I ain't trying to bust it open in the trailer park. За тэгээ сайн орж ирсэн сүүлийн бадгийн сүүлийн хэсэг явж байна. Шууд орчлоо явчаа. And I would have all back and bang in the kick till I saw hopping out of cars dancing to Drake гэдэг. За яг энэ Odell Beckham гэдэг нь болохоор Америкийн хөл бөмбөгийн тийм алдартай Нью-Йорк Giants тоглодог байсан тийм алдартай хөл бөмбөгийн тоглолч байгаа. Тэгээд Ник яг хэлэхдээ би Odell Beckham-ийг те өөрийнхөө кейк яг кейк гэдэг чинь нэгсэндээ бүкс пүс аль ч утгаараа тэр бэлхүүснээс доош бүхэн ороод явцдаг юм шиг байгаа. Тэгэхээр миний те пүсийг ингээ банк хийгээд Odell-ийг би ингээд яах байсан. Тэгсэн чинь манер машинаас гарч өсрөнгүүлээ. Drake-ийн In My Feelings гэдэг дууны чаленж дээр ингээ бүжиглээд ихсэн. Тэрнээс хойш би те энтэй ахиж ингэж баваа хий гэсэн бодол байхгүй болсон ч юм. Тийм ихний хоёр хүн тийм утгатай. Тэгээд I've been 5-star bitch man award to Gary гэдэг нь яг хав. Gary чинь нөгөө Yo Gary нөгөө Yo Gary шүү дээ тий. Тэгээ эн чинь нөгөө хин Trina Gucci man Nicki Minaj энэ чинь нөгөө хэдэн 8 сонд байна нөгөө юу гаргасан шүү дээ. 5-star bitch гэдэг нэг remix гаргасан. Тэрэн дээр л for a 5-star charging ball. I'm talking about gotta be looking like you just stepped out of magazine. I'm talking this is gonna be something serious. Yo Gary Ward яа I've been a 5-star гэдэг тийм би 5 удаа хүүхэн байсан гэдэг бас тэр нөө дуутай холбоотой тэрийг л яриад байлаа шүү. Тэгээд үргэлжлээ ама дөөрэ нэг future dirty word to Gary гэдэг нь би тэр future гэдэг нэгтэй би энийг муухай нэг do dirty гэдэг одоо ямар нэг муу юм хийж те яана хорлоо гэсэн утгатай word to Gary гэдэг Scotty очлээрээ гэдэг. За энэний цаана одоогоо түүхэн гэсэн чи future болохоор future rapper. Gary болохоор чи Gary Pippen гэдэг нөгөө Michael Jordan-тай хамт тоглодог байсан алдартай сагсч те Chicago Bulls-ын. Тэгсэн нэг шуум яваад байсан угаасаа босол явдал юм шиг байлаа. Тэгсэн чинь Scottie Pippen-ий авгааг нь future бавцсан гэж байгаа байхгүй. Тэнгүүтлээ future Scottie Pippen ингээд шаатыгаа танаа авгааг чинь бавцсан гингүүтлээ бүр тийм нэг хэсэг meme зэм яваад тэ нөгөө future нөгөө дуу байдаг шүү дээ. I just fucked your bitch in my Gucci flip flop гэдээсэн чинь
Тийм Гөчигийн тавч өмсөж байгаа Scottie Pippen-ий агуйг нь хойноос нь давтсан гэсэн нэг тийм утгатай бас тийм яваадсэн. Тэгээд тэрийг оруулаад Nicki Minaj Future Scottie Pippen хоёрыг хийж байгаа юм байлээ энэ лайнаараа. За тэгээ үргэлжлээ Harry cancel DJ Khaled boy we ain't speaking ain't no fat nigga telling me that he ain't eating гэхээр би DJ Khaled-тэй за ингээд cancel гостой болсон. Бид хоёр хоорондоо ярилцахгүй байгаа. Тэгээ юм бүдүүн нэга те надаа өөрийгөө би дайет барьж байгаа те хоол идэхгүй турах байгаа гэж хизээч хэлэхгүй тийм байхгүй гэдэг. Бас энэ яг хөө тэр цаа давхар утан гэсэн чинь DJ Khaled болохоор өөрөө нэг юу фэми ярьсанд ороо хэлэхдээ хизээч эхнэрийнхээ пүсийг ингэж идэж долоож молгоогүй тийм байж болохгүй гэсэн гэд хэлсэн. Тэнгүүтлээ өөрөө болохоор эргүүлээд хэрвээ эмэгтэй хүн гэдэг эрэгтөөний эрхний хөхнөгөл тийм байж болно. Ягаад тэгэхээр би тэр эмэгтөөнд бүхтэй байр сав идэж хөмсцөх бүх юм хангаж байгаа мангаж байгаа гэсэн бас нэг тийм юм ярьсны нэг юмнаа сонсчоод давхар энэ тэ he ain't eating fat nigga mega хийгээд байгаа тийм учиртай юм байлаа шүү. Цаад утга учир нь тийм. Тэгээ үргэлжлээд YG and the gang with the hammer yelling gang gang. This ain't what I meant when I said gang bang гэдэг нь YG ойлгомжтой. Gang тийм энэ хоёр нөгөө rapper хоёулаа нөгөө тэг Compton-оос гаралтай gangster rapper-ууд. Тэгээ hammer гэдэг нь болохоор буул юм байлаа нөгөө хипхоп утга нь. Тэгээ YG game хоёр hammer гэж ойрлоо gang gang тэ одоо нөгөө gang gang гэдэг ингээд тэгсэн. Уул нь би gang gang гэж хэлээгүй зүгээр gang bang хий гэж хэлсэн штэ гээд дараагийн мөн орж ирж байгаа. Nicki Minaj яг энэ хоёулантай зэрэгтэй group sex хийхэд бэлэн байна гэсэн нэг утгаараа бас цаагаараа тийм явуулгаа юм байлаа. Тэгээ үргэлжлээд Tekashi want the Minaj I said the Trey Curve Taylor went Kim and Kanye way гэхээр Tekashi бол ойлгомжтой те нөгөө 69 бас Нью-Йоркоос гаралтай энэ хоёр ч хоорондоо нөгөө ZZ бишээ юу лээ Fifi ч лөө нэг дуу хийжсэн байсан те тэгээд энэ мөрний утга нь болохоор Minaj гэдэг нь болохоор бас юу юм бэ лээ гурван хүн хоорондоо те ингэ секс их бас групп хийх ч юм уу гурван таних хүн хоорондоо секс их Minaj Twaach юу лээ тийм байдг юм байлээ тэгээд Tekashi надад групп хийгээд гисэн тэгэхээр би өөдөөс нь three way ч нас одоо өөр хальт сонсвол гурван өөр замаар те одоо бас юу three songs утгатай байж болохоор шүү дээ. Тэнгүүтлээ тэр Trey Way гэж орж байгаа нь болохоор Tekashi-гийн өөрийнх нь менежер юм байна. Хар халдсан залуу байдаг юм байлаа. Тэрний нэрийг хэлээд ингээд яг нь үгээр үг орлуулад ингээд тоглолт хийдэж шүү дээ. Тийм л юм яваад байгаа юм шиг байгаа. Тэгээд дараагийн мөр нь Curve тийм гэхээр Curve гэдэг ч одоо ямар нэгийг бултах шүлжихтэй зайгаа барьж ингээд хажуугаар өнгөрөх юм тийм утгатаас тэнгүүтлээ Tekashi Curve-ийн гүтлээ Kim and Kanye гэхэр нэ ойлгомжтой тий Kim Kardashian Kanye West хоёр шиг ингээд одоо өөр хүмүүтэй одоо нэгээс ирнийг одоо гэр бүл болох тийм хайгаад явсан гэсэн тийм утгатай мөр юм байлаа. Тэгээ үргэлжлээд aim cup the Barbie dream house then you can play the part I ain't trying to bust it up in the trailer park гэхэр энэ aim ч угаасаа ойлгомжтой Eminem тий алдарт Eminem тэгээд aim болохоор Barbie dream house гэдэг нөө Barbie-ийн тоглоом охтуудын тоглодог тийм юм кап гэдэг чи худалдаж авах шүү дээ. Худалдаж авсан. Тэгээд тийм болохоор чи одоо өөрийнхөө хэсгийг тоглож болно гэж. You can play a part. Тэнгүүд I'm trying to bust it up in trailer park гэдэг. Би trailer park-д очиод хамаг юмаа дэлгээж хамтаа секс хиймээргүй байна гэж Eminem-ийг давхар хийж байгаа нь яг нөгөө Eminem-ийн 8 мад Eminem ч өөрөө нөгөө жоохон бахта ядуу мод те trailer park ч ерөнхийдөө Америкийн те жоохон орлого салин муутай те хөдөөний юм уу тийм жоохон бохир заваа те гэр орноос нь хувцснаас үнэр танаар үнэртдэг ч юм уу тийм их жоохон нэг доод төвчний гаврд амьдэрдэг тийм нэг хэсэг бүр юм одоо юм нэг юм урт боончон дотор гэх юм уу те монголоор бол боончгөл юм да тэгээд тийм амьдэрдэг тийм жоохон ядруу амьдэртэй хүмүүс хэлдэг баг. Тэнгүүтлийнх нь нэг би те ийм ядуусын ийм Богончиг паркнд очиж ингэж тэ шантаа секс юмэргүй байна гэсэн тийм утгатай юм байлээ. За ингээд одоо дуу маань дуусчлаа бас овоо үгтэй гүнзгий утгах учиртай юм дис дууг тайлбарлаа. Тэгээд миний видео үзсэн та бүхэнд баярлалаа. Лайк, шеэр, харамгүй хайрлаарай. Instagram, Facebook, Twitter юу гэдэг бүгдэн дээр нь Slam Rap-аас дагаараа байж байгаа шүү маань ч тэ одоо мөнгө хийхгүйс хойш одоо та нарынхаа лайк, шеэрийг харж баясаа да. Тэгээ удахгүй шинэ видеогоор уулзцаая.